тэгэхээр одоо бид нар юу хийх нь вэ? Энд хөдөлгөөнүүдэд зураад эндээс буцаж ойх нь уу? Эсвэл бүр одоо анхны нөгөө нэг импульсийн эхлэл чи энд байгаа шүү дээ. Хотхоор гэж явчихсан тийм ээ. Энэ рүүгээ буцаж импульсийн эхлэл дээр ер нь заавал ирдэг байхгүй ханш. Энэ рүүгээ буцаж ингэж орж ирэх нь тийм ээ. Ийм том ёроолтой хотхоор хийх нь гэдгийг бид нар одоо энэ дээр л унших нь шүү дээ. Энэ зах дээрээ. Тийм ээ. Тренд лайн ингээл сэтгэллээ. Тэгээд энэ төгсгөлийн пулбакер хязгаартаа нэг гүдгэр хийлээ. Тэгснээр доошоо орж ирлээ. Ойлоо. Дахиад одоо энэ рүү ингээ ороод ирэх юм тийм ээ. Тэг ингээд явах юм бол бид нар энэ нөгөө импульсийн анхны эхлэл чи энд байна. Энэ дээрээ ирэх гэж байгаа юм байна гэдгийг мэдэх ёстой. Чи ер нь бол нөгөө эсрэг зургаараа болохоор энд чи ийм хөдөлгөөн яваад байгаа. Ийм хөдөлгөөн. Тэгээд өсөлт хийнэ гэсэн тийм ээ. За тэгэхээр энэ яагаад бас ингээ гүдийч вэ гэж бодчихж магадгүй тийм үү? Тэгвэл хэдүүлээ эндээ зуръя. За энэ бол тэрхүү баахан хотхоор гэж яваал байгаа юм байна. Хотхоор гэх тийм ээ. За хамгийн сүүлд гарсан энэ хотхор маань өөрөө Fibonacci давж яваад сони бийравлаа ингэж яваад дүрс хувьсаад гүдгэр хөдөлгөөн болоод орж ирчээ. Тэгвэл энэ маань дүрс хадгалагдах зарчмаараа гүдгэр байна л гэсэн интелличен зураг энд явж байгаа юм. Тэгээд энэ гүдгэрээ хийхдээ юу хийсэн гэхээр импульсээр өгсөн яваад. Тэгэхээр дүрс энд импульсээр л дуусах баг. Тэгэхээр ямар нэгэн дүрс импульсээр эхэлж импульсээр төгсдөг юм а гэдэг миний өмнөх хичээлүүд дээр ярьсан зарчим чинь энд явж идэг. Тийм ээ? Одоо энэ жижиг хөдөлгөөнүүдээ ч гэсэн хэдүүлээ. Харъя да одоо энэ харъя. Энэ дүрс одоо эхлэхдээ импульсээр эхэлж байна. Тийм үү? Одоо энд ингээд 80 юм хийж явж энд дуусахдаа импульсээр ингээд дуусч байна. Энэ. За тэгэхээр энэ дүрс маань өөрөө гүйцэхдээ бас ингээд дэд импульсээр гүйцчиж энэ эхлэхдээ бас ингээд импульсээр эхлээд гүдгэр гэж зураа явсан бид нар тийм ээ. Энэ. За энэ бол бүр арай ч амар импульстэй тийм ээ. Импульсээр шууд эхлээл баг орой дээр энийг очичвол жон байж гал импульсээр буугаад ирчих. Тийм ээ. За нэг иймэрхүү маягаар ингээд явдаг гэсэн. Тэгэхээр энэ 4249 гэдэг ханшийг бол буцан дахиж шалгах юм байна. Энэ зон руу бол ер нь орж ирэх юм байна. Дахиад гэхдээ хийцээ. Тэр одоо шууд ингээд энд ирснээр сүг гэл өсрөөл энд ирчихгүй тийм ээ. Одоо энэ чинь ингээд зөндөө юм болно шүү дээ. Одоо хэрвээ ийм хөдөлгөөн гарч ирдэг юм бол эн чинь дахиад ийм лайн татагдаад тийм ээ. Татагдах болоод шүү дээ чинь дахиад. Тэгээд дахиад гүдгэрээ хийгээд ийм болоод тэгжээж риски болж дэшээ явах тийм ээ. Ийм асуудлууд зөндөө энэ доор хөдөлгөөнүүд. Тэгэхээр энэ доод хөдөлгөөнүүдийг бид нар яаж мэдэх юм бэ гэхээр одоо жишээлбэл энэ хөдөлгөөн гараад дууслаа ийм байж болно шүү дээ. Доош жоохон ийм илүү гарсан байж болно шүү дээ. Гэхдээ бид нар энэ дээр Fibonacci тавьж үзэл 3 Fib даваагүй юм бол дахин дүрс хадгалагдах зарчмаараа энд бас нэг жижигхэн дүрс хийнэ. Энэ. А гэхдээ хийхдээ хаагур хийх юм гэхээр энэ нөгөө гүдгэр дүрсэн дотор чинь лайн сэтэрлээ явлаа. Энэ дүрсэн дотор чинь багтаад орчихсон байгаа. Энэ тийм ээ. Багтаад орцсон байгаа. Энэ өөрөө принтер 100 юм. Принтер 100 юм. Энэ. Тэгвэл энэ гүдгэр явахдаа за энэ ингээд нэг иймэрхүү байдалтай зураадах гэж жоохон доош. Энэ. За тэгвэл энэ гүдгэр чинь өөрөө нэг бол ийм байж болно. Ийм байж болно. А нэг бол ийм байж болно. Ийм байж болно. А тэгэхээр энэ маань өөрөө сид зом нь. Энд ирээд гэх юм бол
энэ чи C зон байгаа үстэй. Дээрээс орж ирлээ, явлаа, буцаад давсан зон дээр эргэж ирлээ. Энэ C зон. C зоноор хязгаартай ийм байх уу? Энийг бид энэ дээр лаал ажиглав. За, энэ C зоноор явах явахгүйгаа бас яаж баталгаа авах боломж байдаг? Энэ дээр хэрвээ ямар нэгэн ийм догол байж явах юм бол ийм догол байж явах юм бол бид нар энийг эндээс явж байгаа тренд лайны энэний сэтэлсэн төгсгөлийн pullback гэж үзчихэж байгаа. Энэ тэгингээ бас C зон юм байна гэж үзчихэж байна. Давхар ингэж баталгаа авч байна. Хэрвээ энэ дээр лаа шууд ингээд 1 цаг 30 минутын лаа бээр даваад ингээл ногоонлаа хаагдлал бол бид нар дараагийн лаа гарч ирлээ, давсан зоноо зүгээ хийлээ, татлаа ийшээ. Тэгвэл энэ маань өөрөө принтер зон юм байна. Тийм ээ? Принтер зон юм байна. Тэгвэл энэнгээр гүдгэртэй оройтой гүдгэр хийх юм байна гэж ойлгоод энэ дээр лаа ажиглаж хагаад доошлохоор бол сэлдэд энэ хүчлээ уулна. Нэг бол энэ дээр лаад авчих юм бол бид нар энэчнээс сэлэ хүлээнэ л гэсэн үг. Эндээс сэлэ хүлээнэ гэсэн. За тэгэхээр ийм байгаа штэ. Энэ одоо зурсан юмаа би түрүүн чартан дээр ингээд үзүүлсэн. Одоо энэ дээр үзүүлье. Энэ бууж иж байгаа хөдөлгөөнөөс зурж байгаа шүү. Явлаа. Одоо энийг зурж байгаа. Явлаа. Энийг хэрэггүй тасаллаа. За ингээ явлаа. Буцаад энэ C-зон. Энийг л зураад. Ирлээ, өслөө, унлаа, буцаад очлоо. Энэ буцаад очиж чинь тийм ээ. Энэ C-зон дээр. Нэг бол энд гарсан хийсэн гүдгэр дүрсийн дотор байгаа хамгийн сүүлд гарсан энэ pullback-аар хязгаартай явж болно тийм ээ. Тэгвэл энэ чинь принтер зон. За принтер зон руу ямар тохиолдолд явдаггүй вэ гэхээр энэ дүрс гүйцэтгэхэд энэ бүхэн эндээ ингээд пиззэгийг хийчихэд явцсан бол энэ доороос очиж байгаа энэ лаа энэ пиззэ рүү явахгүй. Яг тэгвэл энд нэгэнтээ хийцэн учраас энэ принтер зоныг энэ лаа үзүүрч юм уу зүгээр ч хамаагүй ингээ хийцэн учраас энэ ийшээ явах шаардлагагүй болоод C зоноос буцна. Ингээ буцна. Тэгэхээр принтер зонуудыг хийсэн байна уу, хийгээгүй байна уу гэдгийг ингээ байнга шалгаж явах хэрэгтэй. Хийгээгүй бол эндээс ер нь доошо явчих юм байна гэдэг шууд лаагаа харж байгаа зүүн дээрээс нь барьж аваад орчихно гэсэн үг. За одоо хэдүүлээ чарта дахиад үзье. За бидэнд одоо дүрсүүд зурх шаардлагатай. Дүрсүүдийг зураад пиззэ хийж ин хийгээгүй байх гэл ингээ явчихдаг байхгүй юу? За тэгэхээр принтер зоныг тухайн цаг үед нь хийчихсэн байх юм бол бид нар тэрлүү явуулаад байх шаардлагагүй. Одоо жишээлбэл эндээс явъя л да хэдүүлээ. За одоо энэ бол би сая дүрсийн хувьсалт гэж харсан чи биш вэ шүү. Дахиад доошогоо одоо энтлийн лаанууд доошоо орж ирнэ гэсэн үг шүү. Энэ дээр би сая Fibonacci ингэж байгаа. Лааны биер байгаа шүү тийм ээ. Ингээд энэ тэнгууд хэрвээ дүрс хувьсчихсан бол эн чинь энд ингээд ороод ирсэн байх хэвээр орж ирээгүй байна. Тэгэхээр энэ өөрөө принтер зон. Энэ дүрсэн дотор багтсан хамгийн сүүлд гарсан пиззэ хамгийн сүүлд гарсан pullback байна тийм ээ. Эндээс өөр ийш юм улаан юм байхгүй шүү дээ. Хэрвээ энэ дүрс сэргэлт байсан бол энэгээр орж ирэх. Энэ рүү тулах хэрэгтэй тийм ээ. За юм. За өшөө. За энэ
импульс явлаа. Хатгаар. За энд нэг ийм дүрс үсгээд эн чинь нэг том цагаараа бол ийм бүдгэр байгаа шүү дээ, тийм ээ. Энэний пизза энд байж болох нь, тийм ээ. Периметр зон. За өөр. За энэ бол C зон байна. Тийм ээ. Энэ ханш өслөө унлаа буцаж өгсөхдөө энэ C зоноо мөргөд унтсан байна. За энэ бол хамаагүй. За өөр бидэнд периметр зон юу байна? За энэ байна. Энэ дээр бид нар нэг юм жижиг отгорыг хийлгэн мэдээж тийм ээ. Энэ лайн. За энэ дүр сувьсан уу юу? Энэ дээр бид харъя. Зүгээр хийсэн байна. За тэгвэл дараагийн дүрс хадгалагдах зарчмаараа дахиад гүдгэр байна. Дараагийн дүрс энэ дотор одоо пизза гэж маалгах тийм ээ. Дахиад гүдгэр байна. Дахиад гүдгэр. Энэ периметр зон биш үү? Энэ жижигхэн гүдгэр хийгээд дүрсэн эргэлт юм байна. Энэ байна. Энд дүрс эргэсэн. Ийм байна. За ингээд хотгор гэх төрөө явцсан шүү дээ, тийм ээ. Зураг нь ингээд хотгор, тэг ингээд хотгор. Энд фебо даваагүй байсан учраас дахин том хотгор гэдэг л ингээд явсан, тийм ээ. За энэний пизза энд байсан байна. Гэхдээ энд биш үү? Энэ вэ? Энэ нөгөө зүгээр хийсэн энэ шүү дээ. Тэгэхээр энэний пизза дээр бол ойлт хийв шууд давсан байна. Давж олно хамаагүй. Гол нь хүрх ёстой гэдэг нь чухал байхгүй. Түүнээс хөрсөн бол давж олно. Харин хүрхгүй ээж болохгүй гэдэг л санаа байхгүй. За тэгэхээр периметр зон гэдэг юм хэрвээ энэ дүрс ингээл пизза гаргацсан л бол дараагийн хөдөлгөөн явж байгаа л гинт ингээл огцон урагдаад ороод ирвэл энэ юу болов гэвэл энэ пиззаг л хийх гээд ордчдаг байхгүй. Энийг л ойлгоорой. За жишээлбэл одоо энд нэг ийм хотгор дүрсүүд яваалаа юм л та. Нэг ийм хитэ хотгор тийм ээ. Энд нэг ийм хотгор явлаа. Энд дотор одоо пизза явлаа. За энд нэг ийм хотгор явлаа. Дараагийнх нь ийм хотгор явлаа. Ингэжсэн аа. Эднэр ч ингээ би биенээ ингээл таглаад яваад байгаа байхгүй. Таглаад яваад шүү дээ. Одоо энд нэг хотгор явчихад энэний хамгийн төгсгөлд гарч байгаа. Одоо энэ минь ингээ pullback байхгүй л юм л та. Энэ хамгийн сүүлд гарч байгаа pullback нь энд байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг одоо ирээд хийх нь өөрөө цаг хугацааны асуудал болчихж байгаа. Тэгэхээр биднэрт бол одоо ханш унж орж ирэх юм бол энд нэг ийм зон байгаа юм биш шүү гэдэг санаагаа аваад тавьчих хэрэгтэй байхгүй. Энэ дээр. За тэгвэл одоо ханш яах юм? Ханш ингэж нэг өгсөөл энэ төгсгөлийн pullback-аар хязгаар хийчихэл эн чинь өөрөө пизза юм биш та бас. Энэ тэгэж орж ирэл энэ дээр нэг ойлт хийгээл дахиад энийг давах юм бол ер нь хажигч байгаа юм бэ гэж ойлгох юм гэхээр за энэ доор нэг пизза хийгээгүй байгаа юм байна. Өөр. За энэ импульсийн эхлэлтээр ирэх ёстой тийм ээ. Нөгөө том гүдгэр чинь тийм ээ. Энэ чи ингэх ёстой шүү дээ. Энэ чи импульсээр ихэсэн энэ доторх дүрсийг зураад орхицсон болохоос биш энэ чи юм байгаа шүү дээ. Энд фебо итерсэн гүдгэр болсон. Одоо энд гүдгэр хийнэ гэдэг энэ зарчим байгаа шүү дээ. Тийм үстэй. Нөгөө эсрэг талынхан дүрс нь энэ. Тэгэнгუთ энэ дээр ирж ойлт хийн үү байна уу? Эсвэл зүгээр шууд лаа ингээд 30 минут 1 цаг ингээд давчихна уу? Энэ хамаагүй. Хэрвээ ингээд даваал явчих юм бол за дараагийн зон хаана байгаа юм бэ гэхээр энд нэг зон байна. Ер нь бол тэгээ энэ доор нэг зон байгаа юм байна. Гэт ингээл нэг ийм баримжаануудаа авчаал зон болгон дээр давлаа дараагийн зон, давлаа дараагийн зон. Тэгвэл дандаа энэ тренд лайн тага тийм ээ. Энэ тренд лайн аваа явж идэг гэсэн үг.
бариад цог бариа явчихдаг гэсэн. Ингэж явна гэсэн. За тэгвэл одоо ер нь бол том цагаараа бол тренд хизэж доошо хараагүй л байгаа байхгүй юу? Ойрын одоо сүүлийн хичнээн хоног чинь сар ч юм уу тий. Одоо энэ тренд лайныг бид нэр мөнхий л ажиглаж явах хэрэгтэй энийг. Тийм ээ? Ингээд ажиглаж явах хэрэгтэй. За ажиглахдаа бид нар юу хийх юм бэ гэхээр одоо энд нэг ийм хотгор дүрс байгаад байна да. Энд дэр тийм ээ? Энийг хотгор дүрс гэж үзэн штэ. Яагаад вэ гэхээр импульс орч ирлээ. Импульсийн дараах энд нэг гүдүр дүрс явлаа. За энэ дэр Фибоначчи үүснэ. Ингээд явлаа. Эн чинь Фибоначчи хитэрчихсэн учраас хотгор болж буцаж орж ирлээ. Энэ тийм ээ? Доороо риски интертэй юм байна. Риски интертэй. Эндээс бид нар ийшээ явсан. Энэ хүртэл баядаж болох байсан тийм ээ? За одоо энэ дээр бид нар Фибо татчих хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр. За Фибого татъя. Лааны би энэ дээр тавилаа. Энэ даваагүй тийм ээ? Даваагүй байхаараа 3 даваагүй байхаараа дахин дүрс садгалагдах зарчмаараа хотгор байна гэдэг зарчим чи явцсан юм тийм үү? Энэ хотгор байна. За тэгвэл энэ хотгор дүрсийн принтер зон нь хаана байгаа юм бэ? Энэ шүү дээ. Тий? Пиззэний энэ. За одоо бид нар тэгвэл энийг дээлигийн лааруугаар шилжүүлээд харъя. Энд ийм нэг хэмжээ байгаад байгаа юм байна тийм үү? Байгаад л байгаа юм. Тийм учраас одоо энэ лаач нь нөгөө энэ импульсийнхаа эхлэл рүү яваад өгчихгүй энд ингээд гацалтанд байгаад байна гэж би ойлгоод байна. Тэгвэл одоо өнгөрсөн өчигдрийн лаа ингээд дээрээ урт зүйтэй ингээ улаан биеттэй хаагдчихсан юм болов хэдүүлээ одоо энэ дээр нэг хаалт тавиад эх 7 хоногийн одоо нэгд өдрийн лаа хаалтын ханшин дээрээс нээлттэй хийлээ. Энэ бие шалгалаа унлаа. За унаж явахдаа ингээ 9 шид юм хийж явж иж энэ дээр ирлээ. Энийг хий гэж үзье. За тэгвэл доор нь хэдүүлээ энэ зооноо тавьчих. За одоо энэ хоёрын хооронд хэдүүлээ задлаад харъя л да. Энэ. Тэгвэл одоо нэгдгийн ханш бол гарч ирээд энийг бол давж чадахгүй нэ гэдэг мессежийг бид нар авчлаа шүү дээ энэ лаанаас тийм ээ. За одоо 4 рүүгээ шилжүүлээд харъя. За 4 энэ дээр ингээд тавьчих шүү. За ямиг ажимтгүй 4-ийн бие шалгуулыг бараг л шалахгүй хаа. Ингээд ногоон болгоод анхааруулаад ингээд орчихъя. За одоо нэг рүү шилжиж. Доор энэ хэмжээ байгаа шүү дээ тийм ээ бид нар. Доор энэ хэмжээ байгаа. За 30 руу тавья. Ерөнхийдөө бол. За одоо бид нар энийг зон болгоё. Энийг оруулъя. Энэ лааны биеийг оруулъя тийм ээ. Ингээ. За дээшээ болохоор бид нар нөгөө дээлигийн нөгөө нэг шалгуулах гэдэг би чи энэ шар дээр нөгөө принтер зон биш шүү дээ. Тэ? Принтер зон байгаа. Яг гэхээр бид нар дээли дээр энэ биеийг тавьсан шүү дээ. Ингээ тийм ээ. Дээшээ болвол ийшээ давчдахгүй гэдэг. Хэрвээ нэгтгэд давж дээдлийн зүгээ гаргах. Дээдлийн зүг нь эндээс эхлээд ингээ явахад дээд зүүн гарчаа шүү дээ. Энэ рүү ер нь явахгүй хаа. Энэ 4 цагийн бие рүү явахгүй гэж бодод байна. За ямар ч гэсэн энэ шарыг гэдэг авчи энийг бидвэл аваа ич. Санаа уруулах юм тийм ээ. За шин лаа гарч ирлээ. Дээшээ зүгөө хэвэл үсрэл энд ирнэ. Өөр нэг давж хаашаач явахгүй тийм ээ. Тэр нь өөрөө энэ цагийн энэ хөдөлгөөний принтер зон юм байна тийм үү? Одоо энэ дээр хэдүүлээ нэг жижиг дүрс зураадах гэдэг. Энэ Фибо давж яваад хөдөлгөр хөдөлгөөн болоод буцаж орж ирээд энэний принтер зон нь одоо энэ дүрсэн дотор багтсан хамгийн төгсгөлийн бүл баг энэ байгаа байхгүй юу? Энэ өөрөө принтер зон, энэ дүрсийн принтер зон. За хоёрдугаарт гэх юм бол энэ лайн бид нар түрүүн зурсан тийм ээ. Энэ лайн
нэгтгэн одоо өглөө сэтлэхгүйгүй юу гэдгийг мэдэж болно гэж бид гэсэн шүү дээ тийм. Энэ том цагаараа мэдчихэж байгаа. Нэгтгэн өглөө энэ 30 минутын лааны биен дээрээс нээлтийн ханш эхлэлээ доошоо энэ биеийн шалгал зүү хилээ татлаа энд ирэх юм бол энэ нэгдүгээрт энэ тренд лайныг сэтэлж гарч ирсэн төгсгөлийн пул бакаар хязгаартай гүдвэр дүрс явах юм а гэдэг нэг зарчим. Хоёрдугаарт гэвэл энэ гүдвэр дүрс чинь оройгоороо энэ том дүрсийн принтер зооныг хийж байгаа юм байна гэдэг хоёр дахь санаа тийм ээ. Инхээр бид нар ишигээ харж байгаад энэ хавьд харж байгаад бид нар эндээс сэлдэх аяа бодох нэ. За сэл явлаа. Энд доошогоо шууд ингээ явчих боломж болцоо байгаа юугүй юу гэдгийг бид нар сая том цагаар иш харчихлаа шүү дээ. Иш харчихлаа шүү дээ. Тийм үү? За тэгвэл эн чинь зүгээр л ингээл шук гэж гоожоо яваад үгүй. Энэ дундаа бид нарт одоо юу ямар зоонууд байна тийм ээ? Тэрийг бид нар үзэх хэрэгтэй байхгүй юу? За импульс эхлэл дээр ирдэг юм бол ямар ч гэсэн энэ зүүнний үзүүр энэ лааны бие дээр энд бол саатна. Ингэж жагаад давах. За доошоо энийг ла биеэр бүтэн даваад ингээл улаанлаа. Лааны бие 1 цаг 30 минут лааны биеэр даваад ингээл хаагдах юм бол дараагийн лаа гарч ирлээ. Өгслөө зүгээ илээ доош ин тийм ээ. За иймэрхүү маягаар бид нар юу яаж авч болдог байна. Шинжилгээ хийж тийм ээ. Тэгвэл энэ маань өөрөө явж хагаад өөрөө энэ импульсийн нөгөө эхлэл дээр л ирж байгаа гэсэн санаа. Энд бид нар ийм хотгор хөдөлгөөн үүсгээд лайн чартаа тавилаа. Фибо татлаа энэ давуу юм байна. Энэ бол энэ дүрс хувьсж байгаа шалтгаан бол биш юм байна. Зүгээр л импульсийн эхлэл дээр ирж байгаа л хөдөлгөөн юм байна. Гүдгэр дүрсэл гүйцэж байгаа л хөдөлгөөн юм байна. Яг гэвэл бид нар түрүү энэ чи зурцсан шүү дээ тийм ээ. Энэ том дүрсэн дотор чи явж байгаа энд нэг хотгор дүрс Фибоначчи хэтэрсэн байгаа. Энэ дүрс хувьсэлт хийсэн байгаа тийм ээ. Энэ физикээр хийсэн гэж яриад байгаа тийм ээ. Энэ физикээр хийсэн гэж яриад. За тэгээд дахиад ингэж орж ирнэ гэсэн. Энэ санаа чинь л энд яваад. Тэгвэл энэ ногоон чинь хэдүүлээ. Энэ ногооно хэдүүлээ. Том цаг дээрээ ажиглаад үзье тийм ээ. Том эднэрийг бид нар ингээд арилгах чинь. За одоо энэ ногооно ажиглах гэж байгаа шүү том цаг дээр. Нөгөө олон зураг байхаар том цагийн лаача харагдахгүй ирэмэрэ болчиход. Дээлгээ тавиад үзье. За. Дээлгийн лаан дээр ингээд тавиад үзвэл бидний нөгөө нэг хийж чадаагүй эндээс явж байгаа нөгөө хотгор дүрсийн чинь принтер зон энд байгаад байгаа байхгүй юу? Лайн чартан дээр харъя. Энэ тийм ээ. Энэ дүрсийн чинь принтер зон энд байгаад байна шүү дээ. Энэ ийшээ л очиж энэ физик хийхгүй бол санаа нь амархгүй байхгүй юу? Өмнө нь ирээд хийж чадаагүй, дахиад дөхөөд хийж чадаагүй одоо л ирж гүйцэг байх та. Энэ. За тэгэхээр хэдүүлээ одоо лайныг одоо энэ эх 7 хоногийн лаг бид нар энэ дотор л ажиглаад энэ зоон дотор ажиглаад энэ дотроо бид нар яавал одоо сэлэрэлчээ хийх вэ? Тийм ээ. Үндийгээд нэг хэмжээ хийхтэн сэл, үндэгтэн сэл гэдэг бол болохоор байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр бид нар эх 7 хоногийн лааны өнгийг юу гэж баримжаалтаад байгаа вэ гэхээр хаалтын ханшин дээрээс нээлттэй хийлээ энд өсрөл энд зүүхийн заяа. Зүүгээ хийлээ татлаа тийм ээ. Энэ зүүн дээр нэг торох бах, энэ хавьд нэг торох бах. Иймэрхүү лагаараасаа гэж бодчих тийм ээ. Ер нь бол баримжаа бол ийм байна. Ийм байна. За тэгэхээр ийм лаа ийшээгээ явах гэж байгаа юм бол бид нар энэ донд чинь эндээс зүгээр ингээд өгөхгүй тийм ээ. Ингээл явна, ингээл нэг хотгор гүдгэр янз бүрийн юм гээл тэгснэ нэг импульс гарна буцаал юм. Ингээл байсаар нь байгаад нэг ийм юм болно. Тэгэхээр бид нар энэ дунд 30 минут дээр тавьж агаад ийм зайн дотор сэл арилжааны
нэг ингээд үндигтэн сэл гэж явж болж байгаа байхгүй юу? Хамгийн гол юм тэр сэлд орох гэж байгаа газрууд чинь өөрөө зоонуудаа ингэж татаад ла биер давбал тийш явна. Давхгүй буцаад ойволно. Буцаж ирээд ямар ч гэсэн давна гэдэг юм ал мэдчих хэвээр тийм ээ. Яг үгүй чи доод хэмжээ чи энд аваад шүү. За тэгэхээр иймэрхүү зүйл болдог байхны ерөнхийдөө анализ гэдэг юмыг ингэж л хардаг байна. Ингэж хардаг байна. Тийм үү? За ер нь бол явж байгаад бүр том цагаараа зурх юм бол ийм л юм байгаад байгаа шүү дээ тий. Энэ лайн сэтэрсэн хотгор хийсэн тийм үү? Хэрвээ энэ ёроол дээр ирээд одоо бидний нөгөө сэлдэд хүргэх гээд байгаа ёроол дээр чи ирээд хэрвээ энийг давах юм бол хайчих юм бэ гэдэг асуулт байгаа байхгүй. Ингээд ороод ирвэл энэ юу болох юм бэ гэхээр импульсээс эхлэлтэй риски интритэй юм болох юм байна. Гэхдээ одоо хайн швштэй энэ 4250-аас 4039 хүртэл бүтэн $200 унгалт хийнэ гэдэг бол нэлийн урт хугацаа орно. Бас нэлийн өгсөж урууж 80 юм болж иж явах. Гэхдээ бид нар эцэст юугаар баталгаа авах юм бэ гэхээр бид нар энэ талын ханамдаа ямар ч гэсэн ийм том тренд лайнтай л явж явах хэрэгтэй. Тийм үү? Энэмгээр л бид хязгаарлаад явах хэрэгтэй. Туллаа буулаад тийм. Хизээ давна тэгээд бид нар за байж бичлээ гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг байна. Тийм ээ. За тэгээд тренд лайнаар ерөнхийдөө бол байнга байж байгаа л нэг зурж үзэх хэрэгтэй. Ерөнхий том тренд лайныг эвдэх нь үгүй юу гэдгийг. За тэгээд эвдэхгүй явж байгаа тохиолдолд юу хийх юм бэ гэхээр бид нар нөгөө том цагийн лааны том цагаар уншина. Жижиг цаг дээр принтер зооноос ойжин буцчих энийг уншин штэ. Тийм ээ. Тэгэл явчихна гэсэн. Зоонуудаа татна гэх юм. За та нар нэг шинжилгээний одоо нэг юм аргыг бас бид нарт хэлж өгье. Ер нь бүр чадахгүй үйл нэг бол 5 минут дээр зур, нэг бол та нар ингээ бүр дэйли дээр зур. Энэ дэйлигийн лаг нэг цагийн лаг бэ гэд ойлгож байгаа. 30 минутын ч юм ойлгож байгаа. Тэгвэл зурж болж байгаа үстэй. Тийм ээ? Импульс орч ирлээ. Гүдгэр хөдөлгөөн нэг хийлээ ихний фебод аваад явлаа. Энэ дахин импульс үүснэ тийм ээ. Импульсын дараах нэгдүгээр хөдөлгөөн. Гүдгэр хөдөлгөөнөө хийлээ. Буцаад өгслөө. Буцаад өгсөд энд ирлээ. Энэ гүдгэр хөдөлгөөн чи фебод авсан учраас хотгор болчлоо. Тийм ээ? Хотгор болчлоо. Энд бидний нөгөө гүдгэр хөдөлгөөн чи байж байгаа шүү дээ. Лайн дээр тавьбал тийм ээ? Энэ гүдгэр хөдөлгөөн чи байж байгаа. Фебо хэтэрсэн хотгор болсон тийм ээ. За энэ дээр бид нар фебод аваагүй учраас дахин дүр садгалагдах зарчмаар хотгор байна. За энэ хотгорын маань принтер зоон нь энэ юм аа гэж за ингэж тэмдэглээд бид нар ингээ харъя. Лаан дээр явж. Тэгэнгүүт энийг бид нар нэг цагийн лаа гэж ойлгож байгаа. Нэг цагийн лаа явж байна. Энэ ПЦ байна. Энэ дүрсийн принтер зоон байна. Дүрсэн дотор орсон төгсгөлийн пулбак. 1 2 3 пулбак юм. Хамгийн сүүлд гарсан энэ юм байна. Энийг ПЦ гэж ойлгож. Тэгвэл нэг цагийн лаа энд ирэхийн тулд улаан өнгөтэй байх ёстой үстэй. Энд дээр ирэхэд. Тэгвэл эн чинь дээли имиж чинь амьдрал дээр жинкнэрээ эн чинь дээли имиж чинь улаан лаах нь шүү дээ тийм үү? Тэгвэл маргаашин лаа улаан байх нэ л гэдэг. Тэгээд зүүн дээшээ явж зүү хийхдээ биеэр өмнөх лааны биеийг шалгаж хийх нь. Энэ хоёрын хооронд сэл арилжаа явах магадлал тун өндөр юм байна гэдэг мессежийг энэс авчгаад тэгээ одоо энэ дээлигээ 30 руу шилжүүлээд энэ дотор л одоо арилж гаргаа олчихно гэсэн үг байхгүй. Хязгаар ингээд үүсгэж чинь гэсэн. Ийм л юм бод. За тэгэхээр
Printer zone гэж энийг хэлдэг юм байна. C zone гэж энийг хэлдэг юм байна. За ерөнхийдөө миний одоо нэг ийм арчааны техник нь өөрөө ийм юм аа. Энийг CNX-тэй printer зонтой, C зонтой, лааны одоо нөгөө реакшнтай, лааны цагийн уялдаа том жижиг лааны цагийн лааны уялдаатай ингээд яаж хослуулж ингээд шинжилгээ хийдэг юм бэ гэдэг имийг өнөөдөр ингээд оруулж оглоо. Тийм ээ. За. Тэгэхээр heighten zone гэж яг юуг хэлдэг юм бэ гэдэг нэг газ хэлээд өгье. За heighten zone бол тийм их хэцүү юм бол биш. За heighten zone өөрөө юу байдаг юм бэ гэхээр бидний одоо нөгөө энд нэг одоо жишээлбэл энэ үзүүр дээр бид юу авъя л да. Энэ 30 минутын энэ хоёрлаа авчи. Нэг цаг дээр тавиад үзээ давцах нь. Давцахгүй юм, тийм ээ? Давцахгүй. За тэгвэл зөрж ин гэсэн үг. Heighten zone биш. За одоо энийг үзье. За энэ нэг цаг дээр байна. Хоёулаа ингээд биеэр чицүү байж гэн гэсэн үг тийм ээ. Ногоо улаанлаа хоёр ингээд чицүү. За энэ нь өөрөө 30 минут дээр байх юм уу? Зүртэй юм байна. 4 дээр байх юм уу? Байна тийм ээ. Энэ. За 30 минут дээр нэг цаг дээр байна. Daily дээр байхгүй. 30 дээр байна. За ерөнхийдөө нэг юм 3 цагийн давцал байдаг. Одоо жишээлбэл 15 30 минут 1 цаг 1 элч тийм ээ. Энэ гурвын энэ лааны биед нэг дор давцчихвэл энэ heighten zone болдог. За нэг бол 30 минут 1 цаг 4 цаг 4 элч. За энэ гурвын лааны бие давцчихвэл болдог. Heighten zone болдог. Нэг бол энэ 1 цаг 4 цаг daily. Тийм ээ? Daily лаа. Энэ гурав нэг дор нэг лааны биен дээр давцчихвэл энэ бас heighten zone болдог. Тэгвэл энэ heighten zone ямар хэрэгтэй юм бэ гэж юу? Ямар хэрэгтэй юм бэ гэхээр ханш тэр зон дээр очихороо заавал урдч юу үзүүлдэг, реакшн үзүүлдэг гэх үү? Одоо энд ирлээ зүгээр давж чадахгүй гэдэг. Ингэж байгаа давлаа буцаж ирээд энэ дээр ойлоо гэд ингэж идэх тийм. Энэ өөрөө heighten zone юу гэдэг юм бэ гэхээр зэрэг нэг дороос маш их худалдаа авалтыг хийсэн гэсэн үг. Зэрэг нэг дороос. Одоо энд бас байж болно тийм ээ. Энийг хэдүүлээ харъя. Ойлтуудыг бол нэлээд сайн үзүүлдэг энэ heighten zone. Энийг үз. Сан бас ялгач. За нэг цаг дээр байх нь байхгүй юм байна тийм ээ. За тэгэхээр энэ өөрөө heighten zone биш болж таарч. За иймэрхүү байдлаар бас нэг юм юу байдаг. Яг харцад илүүдэхгүй юм бол байдаг. Тийм чухал бол биш. Зүгээр ер нь бол энэ heighten zone юм чинь буцаад ингээд унаад байх боломжтой шүү. Маш их ойлтуудыг хийгээд байх боломжтой шүү гэдэг мессежийг л авчиж болно гэсэн үг тийм ээ. Энэ чинээс 100 pp унтдаг бол 92 pp унтдаг бол хийсэн биш буцаад энэ зүгээр тийм ээ. За иймэрхүү. Энэ тийм амар олон байдаггүй. Нэлээд жоохон ховор байдаг. За 4 цагийн лааны бие, дээлигийн лааны бие гэдэг юмыг маш сайн харж авч байгаарай. Лааны бие шүү. 4 цагийн болон дээлигийн лааны бие гэдэг юмар нэлээд их хэмжээ хийж явдаг. Ингэ тийм ээ. За энийг маш сайн ойлгочих хэрэгтэй. За тий өөрөнгөө тэгээд нэг зүү муталаа авах юм бол ханш унж орж ирэл тэрнгээр хийгээл явдаг тий. Энэ одоо жишээлбэл зүү ингээ бараг байхгүй шахуу нэг дээлигийн лаануудыг бол ханш бол заавал ер нь буцаж ирээл хийж идэг нэг юм юу байж идэг. Одоо нэг тийм сонин тийм нэг юм дүрмч гэх юм уу юу ч гэх юм уу тий. Тийм үзэгдлүүд бол маш их байж идэг учраас ер нь бол тэгэл ойлгомжтой уустай тийм ээ. Том цагаа өөрөө жижиг цаг гэж төсөөлөөд дүрсээ зураад тэгээд пиззэ дүрсийн эргэлтүүдийг олж тавьчихал тэгээд жижиг цагаа. Одоо жишээлбэл ийм баггүй да. Амар ингээд дээлигийн лаан дээр дээлигийн
юу лан дээр чарта тавьчихсан байж хаад энд нэг ингээд ийм юм явж ялла тийм ээ. Өгсөд ингээд явж ялла гэж бодъё. Энд. За энд нэг дүрсийн эхлэл өөрөө энд байж байгаа ингэсэн. За тэгээд бид нар энэ юуг аваа хийч. Дүрсийг аваад хийч. Гэтэл 30 минут дээр ингээд шилжиж харах юм бол нөгөө энэ дүрс чи өөрөө өөр шал хаа хамаагүй юм хол явж байгаа шүү дээ энд тийм ээ. Энэ. За одоо дээлийн энэ дээр байж гэж бодъё. Гэтэл энэ доор ингээд 30 минутын зөндөө хөдөлгөөнүүд ингээд явж байгаа шүү дээ. Ингээл буцаж нэг очиод ингээл тийм ээ. Ийм хөдөлгөөнүүд байгаа шүү дээ. Гэтэл бид нар энэ хэмжээг л хараад байдаг байхгүй. Энэ хэмжээг л ингээд хараад. Эндээс буцчих юм болов уу? Эндээс буцчих юм болов уу гэл тийм ээ. Ингээд хараад байдаг байхгүй. Гэтэл дээли дээрээ тавиад харах юм бол нөгөө дээлигийн чиг хэмжээ чинь бүр энэ дээр байгаа шүү дээ. Тэгвэл бид нар 30 дээр тавьчихад ийшээгээ хүрэх боломж байна гэдэг юм бодчих хэвээр. За энэ ер нь давчих баг. Даваал хаагдлал бол буцаад орж ирэхэд нь бариад ийшээ. Тэгэхээр дээли жижиг цаг хоёроо маш сайн хослуулж арилжиж сурах хэрэгтэй байгаад байна. За тийм байна. За өчигдрийн хувьд бол арилжаа шинжилгээ өгсөн би. За өгдөө юу гэж өгсөн бэ гэхээр танад би хэлжсэн. За би чи хаанаас барьж аваад арилжчих уу? Би танарт ингэж хэлсэн тийм ээ. Энэ би энд ийм хоёр бие зурж байгаа тийм ээ. Хаана л энд явж илүү. Энд явж илүү. Иймэрхүүсэн тийм. Ла биеэр даваад хаагдлаа бол дээшээ ер нь харчих юм аа гэд тийм. Буцаж орж ирлээ. Энэ C зон хийсэн өссөн. Би энэ чинээс бариад авсан. Яг энэ зүүн дээрээс бариад авсан. Яг гэвэл энэ лаа давж хаагдчих магадгүй. Анзаараагүйсэн ажиглагтай явж исэн. Энэ биеэр давж хаагдлаа шин лаа гарч ир доош зүгээ хэлээ ингээ бариад гол нь эндээс бариад авах гэсэн байхгүй тий. Энд давсан баталгаа өгöd шүү дээ бид нарт. Даваад хаагдсан шин лаа гарч ирээ зүгээ ихтэн барьж авна гэдэг. Гэтэл энийг өнгөрөөсөн байсан учраас энд явж исэн учраас эднэрийг хүлээж агаад дахиад C зонлоо орж ирэл барьж авна гэж итл ороод ирсэн байсан нэг харахад тэг нэг харсан нэлээд дөхөөд ингээд явж ахаар нэг чинээс бариад авсан. Тэгээд ийшээ дээш ингээд тултал явуулсан. Энэ хүртэл явсан байна. Энийг мэдэхгүй байна. Арс энэ дээр авсан шиг санагдаад байна. Би тавьсан байсан шиг. За эндээс ямар ч гэсэн ийшээгээ би тултал явуулсан. Энэ там хөдөлгөөнийг авч чадсан. Өчигдөр 2981 бивсэн. За би энэ бичлэгийн төгсгөлд оролтынхоо зургийг оруулчих. Хаанаас барьж авсан яасан гэсэн тийм ээ. MetaTrader 5 дээр би өчигдөр нөгөө Complete Trading-ийн нөгөө VIP сургалтын ангийнханд үзүүлэх гээд юу яачихсан. Скриншот хийгээд авсан. Тэрийг би оруулчих. За юм байна. Тэгэхээр өчигдрийн миний арилжаа бол өчигдөр та нарт ID өгсөн нь болохоор 2 зон өгсөн. Доошоо нэг давч чадахгүй бол доошоо явна. Давчвал дараагийн зон энийг давчвал тэг ерөөхдөө дэшээ дээ гэдгийг би бол хэлж өгсөн. Та нар энийг ажиглаж хэлсэн тийм ээ. За ийм хийсэн гэсэн. Stop loss бол бүр баг байхгүй шахгүй юм тулцсан байсан. За ингэ явсан. За ийм байна. Өчигдөр тэгээд юу яасан? Энэ дээрээс нэг жижиг C зонлоо buy хий гэж бодоод шөнөө бүр шөнө. Ийшиг энэ C зонлоо энэ рүү явах гэж бодсон. Энэ рүү buy хий гэж бодоод ингээд орсон. Тэгээд stop loss-ыг би энэ зүүн дээрээс орсон учраас stop loss-ыг нэлээд ойрхон ингээд тавьсан. Тэгээд энд stop loss тавиад унтцсан. Шөндөө цогцсон байлээ. Тэгээ өглөө босчраа харсан чинь миний арилжаа байхгүй л байна лээ. Тэгэхээр бодвол би stop loss цогцсон байгаа. Тэгэхээр энэ хүрээд уулна ингээ хүрцэн байсан бол
миний типийг авах байсан. Ийшээгээ нэг 120-30 pp арилж харсан юм байна. Гэтэл энэ лааны бие дээр биш, энэ зүүн дээр энэ 300-ны энэ доотлохын зүүн дээр л тавих байсан юм байлээ л дээ. За тэгээд ийм одоо төгсөрцөн дандаа төгс юм хийж идэг гэж байхгүй. Алтаа гаргана. Эндээс авсан уу үгүй авсан типийг хүрч чадаагүй болох хэвчээ тийм ээ. Энэ дээр типигээ тавиад баларцсан болох хэвчээ тийм ээ. Гэхдээ яг хөө нөгөө стоп лосс нь жижиг байсан болохоор сэрүүн унтаагүй байжсэн бол энэ хавьд эргэлдээ дуунал хаах байсан л баг л та. Тэгээд өглөө зохиулсан л байлээ. Яг байна. За тэгээд нэг иймэрхүү байна. За тэгэхээр энэ хичээлийг нэлээд сайн эргүүлж тойруулж үзээрэй манайхан том цаг жижиг цагийн хооронд нь яаж уялдуулаад байгааг сайн хараарай. Принтер зон тухайн цаг үедээ хийцэн бол дахин тэрийг хийх зорилготой явдгүй юм байна гэдгийг ойлгоорой. Хэрвээ ямар нэгэн байдлаар зүгээрч болохноо хүрч чадаагүй хаш эргэцэн бол тэрийг заавал босож ирж принтер зоныг хийдэг юм байна. Хийчихэд буцаад шүргэлт хийгээл явчих болно, эргээ явчих болно, даваа явсан ч болно. Энэ бол доор дээр байгаа хөдөлгөөнөөс шалтгаална. За, ийм байна.